Oh my gosh, Chloe. I be in a loop, she be in a group. Brody want a friend, don't alley loop. Turn something to nothing, but I'm living proof. Өглөөний мэнд. За өнөөдөр бол 11 сарын 11-р өдөр. Одоо цаг 8 болж байна. Би та нарт нэг өдөр ямар байдгийг харуулъя заяа. Уг нь бол ингээ манай өрөөнийхөө одоо энд унтчих ёстой. Гэтэ өчигдөр ирж хоноогүй. Тийм учраас би яг өнөөдөр өрөөндөө хүснээрээ чимээ гаргаж хүснээрээ чангарч болох учраас бичлэг хийе гэж бодлоо. Only been days, but it feel like months. Been gone for a year, only know like once. Life move fast when you do what you want. Би ингээ нүүр гараа угаахтаа хийх дуртай нэг зүйл гэх юм бол Only know like once. Life move fast when you do what you want. At this time, doing what I want. Hope you doing what you want. өглөө намайг бас болгоно өрөөнийхөө унтчихдаг учраас би энд арсагчлагаа хийгээд тэгээ нүгэ ч гэсэн нойлдоо боддог. Өчигдөр цас орсон. Хамгийн анхны цас орсон. Температур бол маш эрчтэйгээр шууд доош явсан байгаа. Одоогоор хасах 3 градус байсан. Гэтэ feels like гэх бас нэг тохиргоо байдаг штеп. Тийм шиг мэдрэгдэн гээд тэрэн дээр нь болохоор хас 16 гэсэн байсан. Тийм учраас өнөөдөр бол маш дулаахан явахыг хичээж байна. Миний хичээлүүд ер нь л 10-аас 15 минутын зайтай байдаг. Ер нь л аваа халахдаг. Тийм учраас дулаахан л явах хэрэгтэй. Би энэ батгах гэдэг зүйлтэй зөндөө олон жил тэмцэж байна. Яг ганц залуу болсон гэх юм бол өмнө жилийн 9-10 сард алуу болол тэгэл 11 сар буцаж гарч ирсэн. За би яг 2 сар л яг цэвэрхэн нүртэй байж үзсэн. Тэгэл байнгын л батгахтаа байгаа. Уг нь миний хацраар юу ч гардаггүй байсан байхгүй юу? Миний яг духаар л юм гардаг байсан. Тэгсэн чинь ингээд сая 25 оноос хойш хацраар амар их гардаг болсон. Тэгээ батга ер нь хизээ зогсдөг юм бэ. Уг нь зогсох цаг маань болцсон юм шүү. Болохоор л болцсон юм санагдаад байна юм. Тэгээ ингээд би арьсаа ингээд арчлал байгаа. Би ерөөсө будаг мдагтайгаа унддаггүй. Би өдөр болгон арьс арчилгаа хийдэг. Тэгээд ахтал гараа л идэг. Нарны төс. Би анх их сургуульд ирэхээс өмнө бас нэг айжсэн юм гэвэл нийтийн 0-нд одоо өдөр болгон борч нуур гараа угаана би зассан усанд орно гэхээс айжсэн. Гэсэн чи ерөөсөө айхан байгаагүй яагаад хэрхэж байдаггүй. Нэг давхарт 2 хүүсгүй 0. Нэг хүүс хагалцахгүй ингээд ямар ч хуарж болохоор 0. Тэгээд 2 эмхтэй 0, 2 эрэгтэй 0 байдаг. Тийм учраас ерөөсөө ингэж хүнтэй таарна гэж бол байхгүй. Яг эд хүнтэй цаг гэдэг штеп. Тэгэхгүй хэдэн цаг гэдэг мэдгүй. Тэр үед орвол хүнтэй ч магадгүй. Яг миний ордог цаг гэдэг юм байна. 8:45 болж байна. Би надад тавлаар өмсөж байгаа хугацаа харуулъя. Хүйтэн болцсон байгаа гэж хэлсэн. Тэгээд татвараа би юм ходолктой. Тэгээд гадуураа юундээ цамцтай. Татвараа өмдтэй. Тэгээд гадуураа юм хар өмдтэй. Тэгээд миний камер дэлгэсэн шүү дээ. Тийм өмстэй явар намрын хавтлыг өмсөн. Татвараа энэ өглөөгөө куртыг өмсөн. Өглөөний Thank you. My hope is finally Jackie Brown. I wanna know if she too down. Will you be my leading lady? I want a contract, yeah, no baby. In the meantime. Энд жимстэй уяастай тараг. Энд болохоор шарван, өндөг, брокколи, тэгээд энэ болохоор шарсан төмөс. Тэгээд жимснүүд. Зүгийн балтай ус, кофе. Миний өглөөний цай. Everybody beats like Odell. My killers don't tell. Shadow my mark of New York to shell. Хөөе гадаа гараад ирсэн чи ер нь жоохон үүдэн байна. Тэгээ сүүдэртэй байгаа болохоор бас илүү үүдэн байгаа л шиг байна. Өнөөдөр нартай байсан. Тэгээ наранд гарахаар арайг байж магадгүй. Одоо миний хамгийн ихний хичээл 10 цагаас би Business Administration 100 гээд хамгийн анхан шатны бизнесийн хичээлтэй. Тэр хичээлд би үнэхээр дуртай. Тэгээ тэр хичээл манахаас 15 минутын зайтай. Тэгээд би дуугаа сонсоод болох юм да. Drop the roof and let the smoke clear. I got diamonds doing just the slides at both ears. Dice falling on the Las Vegas strip tonight. Slip that on and we might miss the fight. Fuck a night, I keep the guala in my shorty bag. You know she one of mine when she tattooed that ass. I'm a lover boy, she love the toys. Энэ аягүй сонирхолтой заяа. Хятад ингээд музейтэй
56 үндэснээ ингэж танилцуулахдаа хан хятад буюу өөрсдийгөө болохоор ийм лабораторид нэг эрдэмтэн хүн ийм шинжилгээ судалгаа хийж байгаагаар харуулад тэгээд бусад үндэстэн 55 үндэстэнгээ болохоор ихэнх нь эмэгтэйчүүд заяа. Жинхэнэ зурагч биш, зүгээр ийм өөрсдийнхөө үндэсний хувцсыг өмсөж сууж байгаа хүний гараар бүтээсэн зургийг гэсэн байдаг юм байна л да. Тэгээд энэ бол одоо ингээд шууд зүгээр харахад бол нэг юм чухал санагдахгүй байгаад тэгсэн энэ яагаад тэгдэг вэ гэсэн чинь хятадууд хан хятадууд болохоор өөрсдийнхөө соёлын иргэншилд орсон хөгжилтэй бусад үндэстнүүдийгээ болохоор одоо хүртэл ийм хөдөөгөөрөө байдаг barbarians буюу зэрлэгүүд гэж харуулах хүсдэг гинэ. It's that roll myself a J and count my figure shit. It's that stepping out, I feel like I'm that nigga shit. I drop 30 on this room, we ain't gon' sleep for shit. If I catch you nodding off, then it's gon' be some shit. Well, you can do what you wanna, live how you wanna, spin what you wanna, be who you wanna be. A young stunner, till I die. I just run it up before I go. All my secrets if I let you close. In my head, selling action. These days, oh. Гол эдчихэд 3 дахь жил рүүгээ явж байна. Сая найзуудтайгаа өдрийн хоол идэх бичлэг хийхээ мартсан байна. Шарсан сам орхоо амталсан будаа тэгээ ойр ширхэ шарсан загас идсэн. Тэгээд займаг авсан юм байна. Одоо 3 дахь жил рүүгээ явж байна. Одоо цаг 3:30 хичээл маань болохоор 5-аас орно. Тэр болтол хичээл дээрээ унших ёстой сэдвүүдээ уншичаад тэгээд маргааш математикийн шалгалттай шалгалтандаа бэлдэндээ. I bought Lennox Mall for my brothers. Oh, your bag, told the cutter. I got it out the field, fuck Russell. Going as L'Oreal about the paddock, then going as Jordan. Өнөөдөр би айгүй их амжилт авлаа. Математикийн нэг mock test буюу өмнө жилүүдийнх нь нэг шалгалтыг хийж үзлээ. Ер нь дэжгүй байна. Одоо би 3 дахь хичээлд орчоод энэ хичээл маань 2 цаг орно. Тэгээд энэнийхээ араас математикийнхаа хичээл рүү явна. Water trying to drown a bitch. Just a habit tricking on a bitch. Shit, I'm thinking I'm cribbing a pimp. Shit, I'm tricking up dope like it's dinner. Shit, that curse don't see nigga trim. Shit. Математикийнхаа хичээл рүү халах чинь нар жаргацсан ханхаа болсон юм айгуу сэрүүхэн болсон байна. Shit, I'm floating, I'm out in the blimp. Shit, it look like I'm swimming in glass. Shit, I turn on my bitch cause she bad. Shit, I'm making her ex nigga mad. Shit, they go for that. Бидний хичээл арай гэж дуслаа. Саяных болохоор яг хичээл биш маргаашийн шалгалтанд зориулсан асуултуудаа асуугаад тэгээд эргэж үзэх сэдвүүдээ сөхөж үзсэн review session байсан. Одоо болохоор би Даника гэдэг нэг найзтайгаа уулзаад би найзаагаа уулзаад зогсож байна. Найзтайгаа уулзчаад бит хоёр бүжгийн клубийнхаа Chapter Team Closet-сэн 27 оны дараа болох бүжгийн тэмцээнийхээ хувцсыг авна. Matriarch everybody. She picked me up from school. She brought me food. Thank you. Nigga learn up the prayer in the bag. Piping a bitch and then I got cash. Turn up the shooters, the switches go bad. Stay with some scammers, but don't move the pad. Trapping no rapping, my dog, you fall off. No capping, no bound, I'm a freak. Эртэлээ. Уг нь би хувцас авчаад тэгээд цаашаага спортын ордонд руу очиж бүжийнхаа бэлтгэл очих хэрэгтэй байсан. Тэгсэн манай бүжгийн хамтрагч бид хоёр хоёулаа маргааш шалгалтайтайсан учраас өнөөдөр хичээлээ ихээр болсон. Одоо миний хийх зүйл болохоор миний ширээ айгу замбрааг байна. Яг тэр өглөө би жоохон яарав гарсан. Тэгээд ширээгээ цэвэрлээд математикийн өнөөдөр дуусах хэвээр даалгавраа хийн. Тэгээд маргаашийнхаа шалгалтанд бэлдэндээ. Тэгээд дээрэс нь манай бизнесийн ангид болохоор багаараа бичлэгийг бий даалт өгсөн. Тэгээд маргааш тэр бичлэгийг хийн. Тэгэхээр өөрийнхөө ярих хэвээр сэдвээ өнөөдөр цээжлэх юм байна. Тэгээ өнөөдөр ер нь эртхэн унтаад маргааш өглөө эрт босох хэрэгтэй. Тэгэхээр маргааш би математикийн шалгалтандаа бэлдээд бичлэгээ хийгээд бичлэг бараг л 2 цаг болох байх. Тэгээд араас нь нэг хичээлтэй, тэгээд оройн шалгалттай. Тэгээ бүр оройн бүжгийн бэлтгэлтэй. Тэгэхээр өнөөдөр ер нь эрт унтах хэрэгтэй. Та нарын харсан миний хамгийн ихний хичээл байгаа бизнесийн хичээл. Тэр хичээл би айгүй дуртай. Ягаад тэгэхээр би тэгэд үнэхээр юм хүн сэдвүүд рүү ордоггүй. Эсвэл нэг сэдвээ ингэж гүнзгийрүүлж ингэж орохгүйгээр одоогоор бид нар accounting, supply chain, operating, marketing гэдэг ингээд өөр бизнесийн салбарууд руу ингэж хальталж чагаагаад үзэж байгаа. Ягаад тэгэхээр бизнесийн сургуулийн эхний улирал семестр учраас ер нь ингээд аль карьер руу, аль чиглэл рүү явахаар байна гэдгээ ер нь одоо ингэ шийднэ гэсэн үг. Өнөөдрийн хичээл networking гэдэг хичээл байсан.
багш маань биднээр сэдв өгөөд хүмүүстэй хуваарлаад хэдэн минутын дотор энэ талаар яриарай. Одоо чи ямар нэгэн газрын захиралтай эсвэл ямар нэгэн газрын хүний нөөцтэй, ямар нэгэн газрын менежертэй уулзлаа гэж бодгоо чи өөрийгөө яаж танилцуулах уу? Яаж тэр газарт internship авах уу? Яаж тэр газарт ажилд орох уу гэдэг талаар сурсан. Бас LinkedIn хаяг нээгээд тэрийг яаж ашиглахаа сурсан. Аз судлал гээд 2 дахь хичээл дээрээ болохоор аялал жуулчлалын талаар үзсэн. Одоо өөр улсад очихороо одоо чинь Солонгост очихороо бид нэр үндэсний хамбогийн өмсөө зураг авахулдаг, Японд очихороо кимоногийн өмсөө зураг авахулдаг. Энэ нь яг зөв зүйл үү? Яаж нөлөөлдөг вэ гэдэг талаар үзсэн. 3 дахь хичээл дээр болохоор бэлгийн хүчирхийллийн талаар үзсэн. Гэхдээ би тэгэд өмнөх хичээлүүд дээр бэлгийн хүчирхийлэлд өртгүүл яадаг, түүний ард ингэж болж идэг үйл явц, психологийн талаар үзсэн бол өнөөдөр болохоор бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүнийхэн талаар үзсэн. Энэ айгүй сонирхолтой хичээл. Тэгээ математик дээр болохоор маргааш шалгалтандаа бэлдсэн. Одоо бол би юмаа цэвэрлээд тэгээд шалгалтандаа бэлтгэж байна. Бас найз надаа ийм wrap burrito гэх юм уу жижигсэн мэд халын идсэн. Өнөөдөр би орой бол идэж амжаагүй. Манай хоолны газар орой 8:30-аас хаадаг. Тэгээд би байж чадаагүй учраас хоол захисан. Тэгээд энэ талын одоо идэж байна. Дотор байранд амьдрах надад бол үнэндээ таалагдж байгаа. Би өөрийнхөө байрлаж байгаа дотор байранд дуртай байгаа. Тэгэхээр миний байрлаж байгаа дотор байр миний хичээлүүдтэй ойрхон гэж хэлэхгүй ч гэсэн ер нь л бүх хичээлтэй маань за 10-аас 15 минутын зайтай. Ер нь бүх юмныхаа ингээ голдно. Би давхрынхаа хүүхдүүдтэй айгуу дуртай. Тэгээ манай ихэнх найзууд манай давхарт амьдардаг учраас ингээ найзуудтайгаа ийм ойрхон амьдрах гэх чинь айгуу гоё юм байл шүү дээ. Тэгээ би өрөөнийхөө охинд ч гэсэн айгуу дуртай. Үлээж ингээ шал танихгүй юмтай ирээ шууд амьдрах гэдэг айгуу ивүү заяа. Одоо хүртэл нэг хаяа ганцаар амьдардаг байсан бол гэж бодгоо байдаг. Гэхдээ би өрөөнийхөө охин дуртай хүнтэй ингэж амьдарч сурна гэдэг бол их сонирхолтой туршлага болж байна. Тэгээд би одоо өрөөндөө бол дуртай. Анх ирчээд өрөөгөө тогтжуулж чадахгүй гэх юм уу. Ингээ бүх юмаа шинээр аавна ингэн тэгнэ гээд эхний сар бол зүгээр л матрастайгаа л байсан заяа би. Одоо ингээ өрөөмөө тогч зөвхөрхөн болсон. Айгуу гоё юм. Hi. Hey, say Seno. Seno. Oh my god, my roommate thought you were Mongolian. That's crazy. Right? My Japanese, Puerto Rican, Cuban baddie. Aww. Wait, you have to make the noises. No, the noise is at the end. Oh, sorry. Ha! Room service. Room service. What are you doing, baby girl? I'm vlogging. This is Ella. Okay. Cute. Look at that. That's bigger than you, bro. Yes, bro. It's literally like bigger Aww. than me hugging a goat. Oh, wait. This is so Pinterest worthy. So now I'll go over the current administration tariff policy and how much things have shifted. Been a few hours, but it feel like days. US tariffs. Only been days, but it feel like months. Been gone for a year, only go like once. Life move fast when you do what you want. At this time, doing what I want. Hope you doing what you want. Үнэхээр яг өдөр болгон маргааш өмсөх хувцас ингээ бэлдээ тавьчихдаг. Орон дээрээ биш л дээ. Ширээн дээр ирэхэд тавьчихдаг байхгүй юу? Маргааш би тэгээд бичлэгэн дээрээ бүгдээрээ хар хувцас өмсөж игдэрнэ гэж ярьсан юм учраас хар бодволк тэгээд хар өмцтэй тэгээд гадуур нэм цанцтай тэгээд хүртгээ өмсөж байна. Одоо би ингээ орон дээрээ авирч гарна заяа. Энэ тавиур дээр ингээ гიშгээд тэгээд эндээс татаад ингээ орон дээрээ авирч гарна. Манай өрөөний охины ор болохоор бүтэн өргөгдсөн.
ингээд доор нь ингээ хоёр ширээн орчдөг байхгүй юу. Тэнгүү тийм болохоор шаттай. Миний болохоор тал өргөгдсөн учраас шаттаар гарах боломжгүй. Тэгэхээр ингэж л авирч гарна гэсэн үг. Өнөөдөр айгүй их юм амжуулсан, айгүй амжилттай өдөр байлаа гэж би дүгнэж байна. Би нөгөө шүдэндээ хөвчүүлэгчэд үзсэн байгаа сони яриад гэж магадгүй шүү заяа. Өнөөдөр би зөндөө олон юм амжуулсан, хийн гэж бодсон бүх юмаа хийсэн. Тийм учраас би маш их баяртай байна. 12 цаг өнгөрцөн байна. Би уг нь ер нь бол 10, 11 гээд ер нь 12-оос өмнө л унтахыг хичээдэг. Өнөөдөр гэхдээ ялцчихгүй хийх юмнууд зөндөө байсан учраас оройтчлоо. Маргааш 8-аас босоод шалгалтандаа бэлдээ. Тэгээд маргаашийнхаа хийх ёстой ажлуудыг хийн. Сая нөгөө ариун цэврийн өрөө ороод нуугаад байгаа шүдэ угааж байгаа бичих гэсэн чинь өөр охтууд байсан учраас тэрчлэг хийсэнгүү. Яг ингээд нөгөө хийгдүүлсэн жагсаалтаа бичиж байгаа штэ. Тэгээ орой унтахаас өмнө ингээд тэднэрийгээ ингээд бөглөөд үзэнгүүт бүгдээр ингээд хийцэн мангад нэг гоё мэдрэмж төрдөг доо. Би яг тийм мэдрэмжийг аваад одоо унтах чинь. Маргааш бас хийх ажлууд өндөө байгаа. Дээрээс нэг том шалгалт байгаа. Тэм учраас одоо би унтлаа. Бичлэгээ хүртэл нь үзсэн баярлалаа. Энэ ингээ миний хамгийн анхны YouTube дээрх бичлэг болох юм байна шүү дээ. За миний хамгийн анхны бичлэгийг үзсэнд баярлалаа. Ирээдүйд би зөндөө олон бичлэг оруулах болно. Тийм учраас та нар subscribe дараад, онхоо дараарай. Миний хайртай шүү. She be with this shit, she told me wait, I say for sure. Baby, let me know if you wanna eat. She like, Vaughn, you already know, just put your girl on fleek. I'm like, cool, I can do that, boo. What you want, some shoes? Jimmy Choo.